2019 оны 19 онд л өргөн барьсан хууль л та. Тэгээ тэр үед нь бас энэ соёлын хуулийг харж исэн. Бас судалсан л та. Ер нь бол тухайн үед нэг тогтолцооны өөрчлөлт хийх гэж байгаа нэг бүтэц зохион байгуулалтыг шийдэж байгаа хууль юм байна гэдэг дээр шүүмжилтээ хандж ирсэн. Сая бол бас хэлц хэсгээ дэмжиж мөнх цэцэг гишүүнтэй ажлын хэсэг бол бас нэлээд сайн ажилласан юм байна гэж бас энэ зарчмын зөрчил саналуудаас бас ойлгож байгаа. Гэхдээ яг хэлц хэсгийг дэмжиж байхад бол би тодорхой үед асуултуудыг асууж ирсэн. Энэ хууль ерөөс бусад хуулиудтай уялдахгүй байгаа шүү. Соёлын салбар одоо нүдэ бүлтий талаараа сууж байгаа. Энэ хуулиа гарснаар биднэрт ямар өрөг өгөх бол бидний бие тус хөрөнгийг хідэн төгрөгөөр яаж үнэлээд яаж эдийн засгжуулах бол гэж. Нэгсэндээ одоо яриад байгаа энэ бүтээлч үйлдвэрлэл буюу коммерчл хийгдэх үйл явц нь энэ хууль нь тодорхой биш байгаа гэдэг бол шүүмжлэлт хандсан. Нэгт бол өмнө нь асуужсан асуулт ямар биелэл болсон бэ гэдэг нь юу гэхээр зохиогч хэрэг түнд хамаарах эрхийн тухай хуультай энэ хууль хэрхэн нийцэж байгаа вэ? Оюуны өмчийн эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах хууль гэдэг хууль одоо хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу үнэлгээчд ажиллаж эхэлж байгаа. Үнэлгээний ойлголт энэ хууль нь огт алга байна. Гуравт бол энэ хууль нь мэдээллийн нэгдсэн сан бий болгоно гэж байгаа. Оюуны өмчийн хуулийн дээр оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан буюу энэ зохиогчийн эрхээр хамгаалагдж байгаа бүтээлүүд бүгдээрээ оюуны өмчийн мэдээллийн санд бүртгэгдээд үнэлэгдэх энэ зохицуулалт орцсон байна. Гэтэл хоёр мэдээллийн нэгдсэн сан бий болох гэдэг чинь оюуны өмчийн сан дахиад энд нэг сан. Гурав дараагийн асуудал бол хамтын удирдлагын байгууллага гэдэг ойлголтыг энэ хууль нь хээ үсгэж тавиагүй байна. Тэгээ ер нь бусад хуулиудтай нийцэхгүй ингэж ажиллаж болох юм уу? Наад хуульчин гарлаа гэд эцэстээ хэрэгжүүлэх соёлын амчаа энэ хуулийг хэрэгжүүлж чадах юм уу? Та нар бусад хуультайгаа энэ хуулийг нийцүүлэхгүйгээр одоо зөвхөн энэ хуулийн дээр ажилласан гэж тайлбарлах байх л та. Одоо бусад хуультай хэрхэн нийцэж байгаа юм бэ? Нэгсэндээ эдийн засгийн хөгжүүлэх ойлголт огт алга байна л энэ хууль дотор. Тэгэхээр болох. За дамжны юм. Баян гарууны дарга онгорын дам. За учрал гишүүний асуултанд хариулъя. За бид нар байнгын орон дээр энэ асуудлуудыг ярьсан. Ямцогт гишүүний ярьсан асуудлыг ч гэсэн бид нар бас энэ асуудлуудыг ярьсан. Тэгээ соёлын тухай хууль гэд нэрлэгдээд анх өргөн баригдсан хууль юм байна лээ. Тэг яг соёлынхаа хүрээ хязгаарыг тодорхойлох гэдэг явахтай зэрэг нэг төвхтөн бил. Зөвхөн судлаач шинжээчдийн томьёолснороо гэхэд соёл гэдэг нь үндсэндээ бараг 1000 гаруй томьёолтой байх юм л. Тэгэхээр бид зарчмын хувьд ямар байр суурь барьж явж байгаа вэ гэхээр соёлын тухай төрийн бодлогыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг энэ хуулиар авч хэлэлцгээе. Нэг. Дараа нь одоо би байнгын орооны зүгээс соёлын амтай ярилцаад соёлын сайд энэ соёлын амныхныг соёлын тэр эдийн засгжуулах бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулиа тусад нь оруулж ирээ. За үргэлжлүүлээд киноны тухай хууль гээл одоо энэ бусад энэ салбарын хуулиудынхаа малгай хууль энэ бодлогыг барьж явах зохицуулалтын хууль нь энэ соёлын хууль болъё. Бусад хуулиудаа энэ хуулиндаа уялдуулаад аваад явъя гэсэн ийм зарчмаар энэ төслийг оруулж ирсэн байгаа шуурчлал гишүүнэ. Тэгээ таны ярьж байгаа тэр эдийн засгтай холбоотой, хамтын удирдлагатай холбоотой асуудлууд бол бусад салбар хуулиуд дээр дагаа явчихнаа.